Богдхан уул руу дээшээ авирж гараад буцаад буугаад ирэхэд 1 удаагийн 2 цаг 30 минутын алхалт бол 175 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна. Энийг юу гэж нэрлэж байгаа вэ гэхээр экосистемийн үйлчилгээний үнцэн гэж нэрлэдэг. Тэр үнийн дүнг яаж тооцож гаргаж ирж байгаа вэ гэхээр тэр нь алхсан алхалтаар фитнест явах. Эсвэл тийшээ гараад сэтгэл санаагаараа одоо тайвширж байгаа байдал гэх мэтчлэн нөгөө бусад бүх үзүүлэлтүүдийг тооцож үзээд янз бүрийн байдлаар тооцоолдог. Олон улсын хэмжээнд бол экосистемийн үйлчилгээний үн цэнийг тооцох, түүн дээр суурилсан менежментийг хэрэгжүүлэх ариун туршлагууд байна. Ялангуяа ой дээр юу илүү их үн цэнээр дүгнж байгаа вэ гэхээр зэрэг аль зэрэг хэмжээний нүүрс төрөгчийг шингээж авч байгаа вэ гэдгээр нь үнийн дүнгийн тооцож ийн гэсэн. Олон улсын хэмжээнд дунджаар 1 тонн нүүрс төрөгчийг шингээж авч байгаа үнийн дүн бол 60-аас 112 доллар байна. Тэгэхээр ой байгаа газар, мод байгаа газар болгонд л тэрийг шингээж авч байгаа. Тэгэхээр тэрийг тооцоолох, тэрийг одоо эргэлтэнд оруулах зайлшгүй шаардлага байна гэсэн. 2020 онд батлагдаж гарсан байгаль орчны сайдын тушаалаар батлагдаж гарсан экологи эдийн засгийн үнэлгээ буюу экосистемийн үйлчилгээгээр нэг га шинсэн ой 36 сая төгрөгийн үнэтэй гэдэг тэр эхний одоо суур үнэлгээг бол хийсэн байна. Гэхдээ яг шаардлагадж байгаа зүйл бол энэ үнэлгээг сайжруулах, чиглэл салбар болгон руу нарийсхан тодруулах, үн цэнийг нь тодорхой гаргаж ирэх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж харж байна.